come back strong, trying to stay on redemption road. I try to rise, making you surprise, redemption road. За сайн байцгаана уу, инхүү манай ээлжид нэвтрүүлэг эхэлж байна. Эх орон таныг дуудаж байна. Доктортой хөгжил 2030 он. Бүхий л талын өрнөл дэлхий дахина тайлан тооцоо бүрдүүлсэн удирдгал зөвлөмж тохируулга хийгдсээр. Дэлхийн 72 оронд энэ нь эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд боловсролын PISA шалгуур 15 наснуудаа хамруулан суралцах чадварыг сориж байна. Бүхий л хилэнд хөрвүүлж үнэлгээ бодит байгааг эргэлзэхгүй байна. Түүнээс биш 72 орон сургалтын нэг хөтөлбөртэй болчиход байгаа юм ердөө биш. Монгол нэг сайхан хөтөлбөр зохиогоод түүгээрээ нэг хэсэг хөдөлгөөнгүй яваад тэгээ дараа нь өөрчлөгддөг ийм л тогтолцоонд орё гэсэн бодолтой улсууд байх юм. Бид 21 дугаар зуунд байгаа. Бид тэрэл хэмжээнд очих ёстой. Түүнээс биш нэг хэсэг улсуудыг суулгаж нэг хэсэг сурах хүчийг зохиочоод тэгээ түүгээрээ нэг 10-15 жил явж идэг боловсрол өнөөдрийн орчин цагтаа өнөөдрийн хөгжилтэй огтхонч нийцэхгүй. Зөвхөн Америкийн нэгдсэн улсад гэхэд 252 стандарт үйлчилж байна. Энэ 252 стандартыг суралцж байгаа бүхэнд хүрэхийн тулд 3941 бенчмарк зохиогджээ. Багшийн хийдэг ажил бол бенчмарк. Багш мэрэгжлийн байх ёстой болохоос биш боловсролын яам чиглүүлээд удирддаг ийм орчин дэлхий дээр хаач байхгүй. Бид өөрчлөгдөх ёстой. Энэ нь боловсролын үзүүлэлт гэж бодож элсдийн шалгалт хэмээх юмыг зохиочоод ингээ Монголын боловсролын хөгжилд хамгийн том садаа болж байгаа зүйл бол элсдийн шалгалт. Гэтэл тэр элсдийн шалгалтын үр дүн нь Дорнод аймагт, Өвөр хангай аймагт, Увс аймагт, Ховд аймагт зэрэгт яваа зогсохгүй. Тооны гүнзгийр үссэн сургалт хар хорин сум, хөвсгөлийн сумдуудад очиод хөдөөний гих хэмжүүрт орчоод байна. Өнөөдөр тооны гүнзгийр үссэн бүхий сургалтыг хөтөлж явж байгаа улсууд бид хөдөөний залуусаа гэж бахарх нь сошиалор дүүрэн цураацаар. PISA Монголд сорилоо харуулах болно. Хүний хөгжлийн индексээр эхлээд авилга хүртэл өнөөдөр хэмжүүрт орсон байна. Бид хэмжүүрийн эрен үед амьдарч байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын зөвлөмж гарсан байдаг. 2010 онд Монгол улс энэ байгууллагт элсэн орсноор авилгын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний хяналт үнэлгээнд хамрагдах болсон. 2015 оноос 19 зөвлөмж хөрвүүлсэн байна. За тэгээд удаах судалгаа гүйцэтгэх явцад энэ зөвлөмж нэмэгдсээр эдүгээ 29 болж. Боловсролгүй хүмүүсийн намын гих хөтөлбөр дээрэмчин сэтгүүтэй даргын донтоо хүмүүсийг бүлэг фракц нам дамжсан маф болгосоор байна. Дутмагийн хүч гэж нэг томьёолол бий. За дутуугийн комплекс гэж бас хэлдэг. Scarcity mindset англи дээр scarcity айдсан тархинд нь ой санамжинд нь суудсан. Complex неполноценности гэж хэлдэг. За энэ нь ядуу зүдүү тарчиг дутмаг байдалтай өссөн, торинсон хүн амжилтанд хүрдэг түүхийн нэг хэсэг. Хэдий тийм боловч тэр амжилтанд хүрсэн улсуудын гол төлөв ийм таагүй байдлаар дууддаг. Дутмагийн хүч, дутуугийн комплекс, scarcity mindset, complex неполноценности. Хэдийгээр тийм боловч түүхэнд ийм хүмүүс бизнес эрхлэхэд
нийгэмд дэлхийд таатай байдлыг үүсгэж байсан. Тэд хөгжлийг бүтээгчээд тэнд хандвийг бий болгогч, фонд бий болгогч, благотворительный деятельность гэдэг өөрөө зовж, өөрөө ухаан ойлгосон ийм л хүмүүс Монгол улсын төсвөөс их хол давааха хөрөнгийн эзэд болоо зогсохгүй дэлхий даяар боловсролыг түгээх үйлсийн гол эзэд байдаг. Харин улс оронд болоод ирэхээр ийм хэмжээний улсууд өөрөлдөө дутмгийн хүчтэй, дутуугийн комплекстэй улсууд улс төрд ороод ирэхээр хэрхэн яаж сүрэл үүсдгийг Монгол даяараа бид нар сүүлийн 30 жил хангалттай үзлээ, харлаа. Энэ хүмүүсийн үйлдэл зан авир олон талаар нотлогдсон. Бүтээлч хүн мужаан, слесар, сантехник, монтёр гэдэг үйлдвэр эрхлэгч, баялаг бүтээгч, татвар төлөгч бүгд болдог. За баялаг бүтээгч нь ажлын байр бүрдүүлдэг. Арчилсан нийгэм нь бүтээлч эрх чөлөөтэй хүмүүсийн хамтран амьдрах ухаан юм. Энэ ухаан хүмүүнлэг гаргалгаан дээр иргэний байр суурийг үүсгэх тохируулгад оршдог. Нийгмийн шинжлэх ухаан, социолог, нийгэм судлал, түүх, улс төр судлал, манлайлал судлал. За энэ задаргаа улам цаашаага наривчлах боловч юу өгүүлж байна гэх талаас нь авах юм бол бүгд оролцоод байдаг хамгийн муу хүн гарч ирээд байна. Сонгуульд нийтээр оролцдог хамгийн таагүй, хамгийн муу хүн гараад идэг. Гашуун боловч бодтой үнэ. Энэ шинжлэх ухаан Монголын 30 жилийн түүх үнийг л харуулдаг. Хамгийн яруу тодор. Тэгэхээр бид нийгмийн шинжлэх ухааныг үсгүүгээр судлахгүйгээр тултал нь сайн ойлгочлоо гэсэн үг. Тиймд meritocracy. Meritocracy ер нь Канадаас эхлээд дэлхийд дахинаа үр дүнгээ өгж байгаа. За энэ бол meritocracy гэдэг нь бол чадварын хэмжүүр юм. Хүний чадвар чансаа тооцох хэмжүүр. Хүний үйлдэл бүхнийг тодорхойлдог. Behavior. За behavior энэ нь боловсрол. Боломгүй behavior бий. Энэ нь зөрчил, гэмт үйлдэл. Behavioral economics. Зан үйлийн эдийн засаг. За Нобелийн шагналыг хамгийн сүүлд авсан хөтөлбөрийн сэдв нь энэ. Бид ийм эдийн засгийн нөхцөлд амьдарч байна. Эдийн засаг гэдэг нь энгийн амьдралыг судлах ухаан. Энгийн амьдрал нь хүний зан төлөвөөс шалтгаалдаг. За зан үйлийн эдийн засаг оролцоо, хяналт, иргэний нийгмийн оролцоо, хяналтыг хэлж байна гэсэн үг. Боловсрол бодит болох нь өөрөө хөгжил. Chart financing analysis гэмэх чадвар шалгасан шалгуур нь 3 шатлалтай. Жилд ганцхан удаа өгдөг. За үүнийг өгсөн жил бүр 3,000 Америк залуусуудыг өгж байна. Тэнцдэг бол за 800 хятад залуус өгж удаалж байна. За яг үүгээрээ санхүүгийн хүртээмж, хөгжлийн хэмжүүр бас гардаг. Иргэн засгийн амьдрал, хотын оршихуй, хүчтэй улсын үзүүлэлт нь санхүүгийн үзүүлэлтээс хамаардаг. Санхүүгийн хүртээмж, санхүүгийн түгээлт гээд санхүүгийн зохицуулалт чухал байхыг ойлгож нийтийн санхүүгийн боловсролыг түгээмэл болгох нь хөгжлийн мөн чанар. За энэ хэсгийг л монголчууд бид хөгжлийнхаа гол зорилт болгож ахлахангуудад санхүүгийн хүртээмж, за тэр дотор даатгалын мөн чанарыг орох ёстой. Хүмүүнлэг иргэнсэн арчилсан нийгмийг бүрдүүлснээр эрхэмсэг Монгол оршихуй бид үүсгэх юм.
Монголд байсан тогтолцоо нь бид шин загварт хөгжсөн, үйлдвэртсэн, оролцсон оронд редизайныг шинжилэн өөрчлөх гэж байна. Хүмүүнлэг боловсролын академик өгөгдлийн цуглуулга гэхээсээ илүү иргэншсэн нөхцөл тулгуур сүм гэж ойлгох нь түгээмэл. Тэгвэл хүмүүнлэг академик өгөгдөл нь нэг талаас байгалийн шинжилгээ ухаан, нийгмийн шинжилгээ ухаан, тоолол гэж задарна. 15 наснда өгөх PISA-гийн шалгуур. Байгалийн шинжилгээ ухаан иж бүрдлийн нэр. За үүнд физик, хим, биологи, ургамал судлал, амьтан судлал, анатом, физиологи, газар зүй гэх мэт олон шинжилгээ ухаан багтана. Судлаж барагдахгүй гэсэн үг. Өсвөр олон судалгаагүй багтсан. Бичмэл тэмдэглэл. За бичмэл тэмдэглэл өөрийн гэсэн тайлбар задлах технологитой. Энэ нь evidence. Бичмэл нь өөрөө observation. Судлаач, уншигч байгалийн шинжилгээ ухаан юу өгүүлж байна гэдэгт хариу хайдаг. Нэгд гайхамшигтай нээлт хийсэн эрхмүүд өөрсдөө гойд суралцагчид биш байсан гэсэн түүх тодордог. За тэд ихтэй сургуульд төгсөөгүй байдаг. За ерөнхий боловсролын сургуулийнхаа хэмжээнд хүртэл тийм их сурлага сайтай хүүхдүүд байгаагүйг гайхшил төрүүлдэг. Тэд өвөрмөц ажигламтгай хүүхдүүд байсан байдаг. За энэ нь бол сонирхол зам бөгөөд observation. За тийм учраас шинжилгээ ухаан өөрөө observation. Эрдэм сурна гэдэг нь бол observation. SAT гэдэг нь Scholastic Aptitude Test, Standardized Assessment Test гэж нэр яаж өөрчлөгдсөн. Энэ гол тайлах танин мэдхүн баясгал нь observation-аас гарна. За эндээс технологи нь evidence болдог. Observation та ажиглаж байхдаа юуг ажиглаж байна гэдэг нотлох баримт. Хоёрт хамгийн таагүй нь нийгэм эдгээр содон онцгой баялаг бүтээгч үцэн ядаж гадуурхаж иржээ. Тэднэрд боломж олгодгүй байсан. Ийм таагүй түүх бас дагалддаг. American Dream үүнийг өөрчилсөн. Үүнд Америкийн эдийн засгийн хүчин чадал оршиж байгаа. American Dream. Энийг мэдэрсэн өөр нэгэн улс бол манай урд хөрш Chinese Dream. Эдийн засгийн 1-2-д яваа 2 орн энэ л хандлагыг өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл юм бүтээдэг, юм хийдэг хүндээ нөхцөл өгж хөгжлийг олж ийн гэсэн үг. Түүнээс биш үзий ядах биш, хамтран нийлж доош орох биш. За ийм хандлага Монгол улс даяар их энгийн түгээмэл байгаа. Бид энэ хандлагаас ангижрах цаг иржээ. Бид хөгжил рүү орох ёстой. Хүн хөгжлийг хийдэг, чадвартай хүн, авьяастай хүн, кичээнгүй хүн. Тэр нь 10,000-д 1 байдаг, 100,000-д 1 байдаг, 300,000-д 1 байдаг. Ахих тусмаа тэр хүний чансаа тис ондоо. Тэр хүн улс орноо ч өөрчилдөг, түмэн олны амьдралыг сайжруулдаг. Хөгжил нь хүн дээр тогтохын тодорхой жишээг энд өгүүлсэн. За хөгжилд чадвартай авьяаслаг хүнийг боломж олгож баялаг бүтээдэг. Монгол улсын төсвийг нэг хүн бүрдүүлэх тийм хэмжээний төсөвд Монголд оногддог. Энэ нь нэг хүний хийчих ажил. Тэгэхээр тийм хүндээ боломж олгох юм бол Монгол улсын төсөвтэй дүүцэх хэдэн ч тоо гарч болно. Ийм олон жишээний нэг болох гэж өөртөө минималист, эх орондоо максималист хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Дэлхий дээр Монгол улсын төсвийг давчих хөрөнгөтэй хүн манай хотын хүн амаас давах тоо гарна. Улаанбаатарт амьдарж байгаа нийт хүн амын тооноос Монголын төсвөөс давах хөрөнгөтэй хүмүүсийн тоо гарч байгаа.
Манай өрийг хаачаад тэр бомтон хിവэрээ үлдэх хүн манай нийт багш нарын тооноос даваад гарчина. Монгол 32 мянган багштай. 32 мянган багшаа давтан сургалтанд оролцуулж иж бид 21 дугаар зууны боловсролыг ойлгох төдий болно. Цаашаа бас чармаалт хэрэгтэй. Багш бүр бенчмарк зохиож байж бид боловсролыг үр дүн төргөн. Чанартай боловсрол үр дүн гэдэг нь ердөөл энэ. Боловсрол нь emotional intelligence, self-awareness, self-discipline, self-control, self-management гэж гурван янзаар хэлж байна. Self-discipline, self-control, self-management. Хүн өөртөө хайртай байх ёстой. Өөртөө хайртай гэдэг нь өөрийн хөгжилд таагүй байдлаас өөрчлөх. Self-discipline гэдэг нь бол сахилга бат гэдгээр битгий буулга. Хүн рүү хүнийг сахилга баттай болгох гэж горим дэглэм бий болгоод байдаг. За энэ бол уг хүндээ их таагүй. Харин хүн өөрийнхөө сэтгэлээр өөртөө юу хэрэгтэй гэдгийг хийж чадах юм бол тэр бол гарцаагүй self-discipline. Энэ нь дэвчих татгалзах хоёр хандлагаар бүрэн төгссөн биелнэ. Үл тоох нь таагүй сонсогдож байгаа боловч өөрийнхөө үзэл бодол санаандаа ачаал их тэхгүйгээр ихэнх зүйлийг үл тоох хэлбэрээр явах нь энэ нь self-discipline-тай учруулна. За энэ байдлаар оноож дуулах юм бол заавал биш заах тутам эсрэгээр байдаг. Тэгэхээр ер нь хүүхэд гэхгүй хүн сурах дуртай заалгах дургүй байдаг. Хар тамхины эсрэг хүчрхэг сурчилгаа Америкт үр дүнгээ өгсөнгүй. Эсрэгээр өөрийгөө таних, олох, өөрчлөх, дахин төрөх social awareness. Энэ үр дүнгээ өгнө. Бид бусдын алдааг давтахгүй байх, хоосон газар асар их хөрөнгийг үр дүнгүй зарцуулахгүй байхаас ангижрах хэрэгтэй. Учир нь 4 жилийн дотор зөвхөн боловсролын салбарт гадаадын 600 орчим төсөл хөтөлбөр орж ирдэг үр дүнгээ өгөхгүй байна. Зөвхөн оролцож цалин авах байдлаар явагдаад нийтэд хүүхдэд үр дүнгээ өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл менежмент дутагдж гин, нийтийн хяналт дутагдж гин, иргэний нийгмийн оролцоо дутагдж гин гэж байна. Тийм учраас боловсрол нам улс төрөөс ангид байж нийгмийн шаардлагад дүүцэх иргэдийн оролцоо, иргэний нийгмийн оролцоотой байж ээж бид 21 дугаар зууны шаардлагад богино хугацаанд хүрч очив. За энэ удаа бид Америкийн ерөнхий боловсролын сургуулийн шалгуурын талаар цөөхөн мэдээлэл өгötгий. За гол шалгуур нь бол энэ. Бид энийг бэлдэж өгсөн. Дахиад тараараа багтааж байна. За ер нь бол Америкт хоёр төрлийн шалгуурыг сонгож болдог. За нөгөөх нь энэ. За бид энүүгээр үзээгүй зөвхөн саат дээр нөхцөлгүй хүнд шалгуур. За саат бол энэ дахиад бид нар одоо өгж исэн. 6 жилийн өмнө бид нар Нью-Йоркийн онооноос 100 дахин илүү оноо өгсөн. Дараа нь бид нар Америкийн нэгдсэн улсны онооноос бас 100 оноогоор өссөн. За Нью-Йоркийн дундч оноо 400 байдаг. Америкийн нэгдсэн улсын дундч оноо 500 байдаг. Бид 600 өгсөн гэсэн үг. За энэ дараа хүүхдүүд бие дааж өгөөд 720 болсон. Тэтгэлэг 720-аас 800-ийн дотор асуусууд тэтгэлгээ авдаг. За энэ бол SAT subject. Энэ дээр бол математик 2 гэж орж байна. За SAT математик 1, SAT математик 2 гэж явдаг. За над дээр энд SAT математик World History гэж байна. Ер нь SAT математик цаашгаа 21 салбар руу явдаг. За ингээд бид энэ SAT-ыг өгсөн. Энэний цаана гарч чадсан. За одоо би дахиад үзүүлээ. SAT математик энэ хоёр шалгалтыг л Америкийн ерөнхий боловсролын төгссөн хүүхдүүд сонгож өгдөг. За ингээд энэний өмнө 3 төрлийн компани байна. Энэ 4-т боловсролын компани гаргаж байгаа шалгалтанд бэлдэх заавар гэж хэлж болъё. За энд ингээд бас нэг энэ Kaplan компани гаргадаг. За энэ хоёр шалгуур юм. За энийг өгдөг. За монголчуудын хувьд бол Америкт сургууль төгссөн биш, тэнд төрсэн биш. Заавал TOEFL өгөх хэрэгтэй байдаг.
За TOEFL-ыг бид нэр тэртээ 16 жилийн өмнө манай анхдагч оноо дээдлийн оноо 108 байсан. Өнөөдөр 118. Дундч оноо 2 жилийн өмнөөс 102 болж бид дэлхийд тэргүүлж байна. За энэ бол үндсэн шалгалтынх нь хэсэг. За энэ шалгалтыг өгөхөд ямар стратеги хэрэглэх үү гэдгийн стратеги энд орсон байна. Мөн стратегийн чиглэлүүдийг орсон. За ингээд шалгуур өгнө гэдэг чинь үццэн юм өгөх биш, гаргалгаа байна. За Монголд энэ эсэлтийн шалгалт. Энэ эсэлтийн шалгалт бүх шалгуур орсон байгаа шүү. Хамгийн үнэхтэй нь монголчуудад зориулсан англи хэл. Англи хэл гэж ертөнцийн нэг. За энд болж байгаа улсууд намайг асуугаад идэв. Англи хэлнээс өөр юм ордгүй юм уу гэж. Англи хэл дээр явагдаж байгаа шалгуур гэж ойлгож байна. Бид гайхалтай үзүүлэлт гаргаж чадж байгаа. Өнгөрсөн 7 хоногт аав ээжээс ирсэн мэдээллийн өрнөлийг өнөөдөр танилцуулъя. За 7 хоногийн эхэнд хүүхэд нь одоо Туркид явцсан юм байна. За хүү TOEFL-ын энэ жил 12 дугаар ангид төгсөж ингээд аттестатаа авалгүй хувийн хэрэг дээрээ дүнгээ тавиулаад одоо Туркид байгаа юм байна. За эхлээд ээж нь танилцаад би боловсролын яамны ерөнхий боловсрол, суур боловсролын бодлогын газрын дарга нэм очиртой очиод уулзч байгаа гэсэн очиод загнацсан байна гэсэн. За тэр яагаад бүхэндээ загнаад байна гэхээр аттестат нь хаанаас гарахыг учирлаж хэлэхэд ойлгохгүй байна. За манайхаас ерөнхий боловсролын сургуулиас хүүхдүүд ирдэг. Бид өөрсдөө ахлах сургууль 6 жил дараалан бид нэр 45 дугаар сургууль дээр тэр аттестат нь гарч исэн. За дүнгийн бид гаргадаг. TOEFL-ын дүнгээр аттестатн дээр бичигдэх 14 дүнтэй дүүцэж гардаг. Энэ бол инчооны тунхаглалын биелэл. Чанартай боловсрол үр дүн гэдэг гарчгаар явагддаг. За Монголд явж байгаа боловсрол нь чанартай хэдий биш боловч дүүцэх байдаг. За дүүцгийг би өөрийн бичсэн Америкт 10 жил номны хойно байрлуулсан байдаг. За энэ номыг үзүүлснээс ийм их олон номоор бид энэ сургалт өрнөдөг. За энэ номон дээр би зүгээр нэг юм хамгийн амжилтгүй нэг төгсөлтийн хүүхдийн тоогоор дүнгээр нь гаргаж ирээд за энд бол хөрвөх чадварыг гаргаж ирсэн. За энд хамгийн доотлын оноо 4.5 гэдэг нь 400 оноотой дүүцэх бөгөөд TOEFL-ын 32-оос 36 юм. 32 оноо авсан байхад 400 бөгөөд IELTS-ийн 4.5. Манад нөгөө алдаршаад байгаа Кембрижийн сургууль нь бол өөрийн бакалаврит гэдэг үнэлгээний системээр бид 400-д хүрч тийм аа. Тийм учраас бид яг энэ нэгдсэн үнэлгээнд орохгүйгээр өөрийн үнэлгээ үзүүлээд хээ. Ингээд эрхэм ихтэй сургуулиуд манай энэ төгсөгчдийн төлбөрийг аваад сургана уу гэсэн. Ийм л гэрээг 700 сургуультай хийж. За ингээд Кембрижийн сургуульд нь болох дээр голдуу байгалийн баялаг ихтэй уул уурхай эрхэлдэг улс орнууд дээр очиж сүлжээгээ байрлуулдаг. За энэ сүлжээ нь бол Монгол улсаас хураамжийг авдаг, сургуулиас нь хураамжийг авдаг. За тэр шалгуурыг өгж байгаа хүүхдүүдээс хураамжийг авдаг. Энэний үзүүлэлт нь бол 400 оноонд хүрэж явах ёстой. За энэ дээр бол 4.5. Манай сургалтын үзүүлэлт нь 5 онооноос эхэлдэг. 5 онооноос эхлэхээр за энд бид Азийн хөгжлийн банкнаас монголчуудад зориулсан манай сонин бүр дээр гардаг зарлыг энд ингэж оруулж өгсөн. За энэ зарлаар хөдөөний хуучин бол 5 оноотой байхад шууд Австрали, Шинэ Зеланд, Канада, Англи, Европын холбооны бүхий л орнууд, Япон, Солонгос энэ улс орнуудад тэтгэлэг авах нөхцөлөд бүрдүүлж байгаа. Одоо энэ жоохон шат ахаад орон нутгийн хүүхдүүд 5 оноотой байх юм бол аав нь за хотын Улаанбаатараас шалгарч байгаа улсууд 5.5 байх. За энэ нь TOEFL-ийн 41 он. Миний яриад байгаа хүү 41 гэж онлайнаар өгсөн бол 5 нэмэгдээд 46 оноо авсан байна. За 46 оноо авна гэдэг чинь 5.5 болоод тэр хүүхд дэлхийн бүхий сургууль засгийн газрын 102 орны засгийн газрын тэтгэлгийг авах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг байна. За ингээд тэр даргын боловсролын бодлогын газрын даргын үгийг ойлгохгүйгээр уурлаад явсан байна. Аав нь Монгол маягаар бас нэг захиралтай хувилдаад тэгээд бид аттестатыг гаргаж болох юм байна. Та ганцхан дүнгээ нэг өөр тавиад өгөөч. Би E100-аар тавьсан. Учир нь тэр хүүхдийн 46 оноо байгаа учраас ховсох зарлаараа тэтгэлэг авах болцол хангасан учраас
A level-д очиж байгаа маа. За A level гэдгийг бол Cambridge-ийн сургуулийн бүхий сургууль өөрсдөө A level. За тэр шатлал гэсэн үг. Гэтэл бид нар тэр шатлаас агцсан учраас дүүцэж байгаа дүн нь бүгд A100 болдог. За гэтэл тэр аав юу гэж хэлж байгаа юм гэхээр A100 гэхээр нэг жоохон хитэрчээд байна. Та нэг байгаа дүнгийн жоохон ахиулаад өгчээс. За би дүн зохиодог хүн биш. Тэр хүү үзүүлэлтэнд очиод үзүүлэлтийн ирснийг би өөрийн хариуцлагаар тамга гар үсгээ зурж баталгаажуулж байна. За тэр үзүүлэлтийн одоо оролцож байгаа бүх хүүхдүүдээр үзүүлдэг. Харж байгаач энэ хүүхдийн үзүүлэлтийг болчоод тэгээд энэ хүүхд A100 авлаа гэдгээр. За энэ 7 хоног ийм эхний дүн энүүгээр эхэллээ. Дараа нь яг жилийн өмнө ээж эгчтэйгээ хүүгээ оролцуулсан. За хүүгийн оноо онлайнаар 71 гэдэг нь 76 авсан байна. Ингээд нэг жилийн дараа дүнгиж анхны үзүүлэлт нь 76 болж байна. За 71 гэдэг нь Японд мастер докторийн хэмжээнд сурах үзүүлэлт. За энэ хүү миний ярьж байгаа энэ хоёр жишээ нь бол нэг нь 10 жилийн өмнө манай хамгийн доотлын оноо 41 байсан. За энэ эхний үзүүлэлт шүү. Хүн 3 удаа өгдөг. За 3-т 4 удаа өгөх ёстой гэж зөвлөдөг. 3 дахь нь хамгийн өндөр байдаг. Энэ үзүүлэлтэнд сургууль юм багш хүргэж чадахгүй, ментор хүргэнэ. За миний би менторын ажлыг хийгээд 16 жил болж байгаа юм байна. Ментор гэдэг нь би чадсан бол та чадна гэсэн мессежийг өгч байгаа. Би Америкт 4 удаа шалгалт өгсөн. TOEFL-ыг 4 удаа өгсөн. За зөвхөн TOEFL-ыг биш, GRE, GMAT-ыг бас өгсөн. За бид нар GRE, GMAT-ийн сургалтыг эхлээгүй байгаа. Ер нь бол явуулж үзсэн. Дараагийн нэвтрүүлгийг би GRE, GMAT-ыг танилцуулах болно. За ингээд ментор бол би чадсан бол та чадна. За яаж чадах юм бэ гэдг нь бол коуч бөгөөд дасгалж уулагч. За тэрийг би бенчмаркаар илэрхийлдэг. Бенчмарк гэдэг нь мэрэгжлийн багшийн хийдэг ажил. Энэ сургалтыг явахын тулд чи бенчмаркаа харуулчаад тэгээ бенчмаркийг хүүхдэд бие дааж хөгжүүлж чадах юм бол үр дүн төрж байгаа. За бид энэ ажлыг удаан хийсэн. Ингээд 9 дугаар ангиас нь оролцуулсан хүүхдүүдийг анх удаа бид нар 9-с нь оруулж байгаа. Учир нь 6 жил 10-аас нь аваад 11-ээр нь төгсөжсэн. Сүүлийн 6 жил нь 10-аас нь аваад 12-оор төгсгсөн. Манай доотлын оноо 71 байсан. За ингээд жилийн дотор 71 болж байгаатай яг адилхан хоёр ээж эгч хоёрын 1 жил оролцсон хүүхдийн доотлын оноо 76 боллоо. Онлайнаар 71, бодитоор өгөхөөр 5 нэмэгдэг гэж хэлээд байна 76. За ингээд яг л тогтцсон сургалтын үзүүлэлт байдаг учраас яг тэр л үзүүлэлтийг гаргалаа. За дараа нь хоёр супер хүүгийн их азтай хоёр ээж таарсан. За хоёр ээж хоёр хүүхд тийм дүнг үзүүллээ. Энэ хоёр найз хоёр ээжүүд нь ч найз, хүүгүүдэн ч найз. За энэ хоёр хүү 2 жил оролцсон. За ингээ 2 жил болоход нэгнийх нь оноо 100, нөгөөхийн оноо 101. Би удахгүй Батлан хамгаалах аймны ахлах офицеруудтай за ойр би генералуудтай их уулзсан. Ингээд Монгол улсад анхны хөтөлбөр орж ирэхийг учир нь би өөрөө 19 настайдаа нийгмийн аюулын хамгаалах аймны сайд Хурандаа генерал Диждээс офицерийн погоны авч исэн. За миний үзүүлэлт чи орос хэлний чадвараар хамгийн өндөр залуу байна гэдэг үзүүлэлтээр нийгмийн аюулын хамгаалах аймны зөвлөх аппаратад орж ажиллаж байсан. За би өөрөө орчуулагч юм байх гэж бодож исэн. За одоо бол энэ бол орчуулагч биш. Би хамгийн эзэгтэй аюултай үед Монгол улсын урд хилийн байлдааны ажиллагааг агуулж явах автордах албаны офицерээр бэлтгэж ийсэн хожуу мэдсэн. За би тийм сайхан мэдрэмжийг авсан учраас бас ийм мэдрэмжийг энэ цагийн хүүгүүд аваасаа гээд за энэ асуудлыг орно. Ингээд манайхаас анхны 18 наснда нэг хүү офицерээр бэлтгэгдэж байгаа. Тэр ментор хийж байгаа. За ингээд дараагийн хоёр бол 11 дугаар ангидаа орж ирээд мөн 12-доо офицер авах юм. Ийхүү манай ментор болж байгаа их өндөр үзүүлэлттэй 5 ментор байгаагийн 3 нь хүү, 2 нь эмэгтэй. За эмэгтэйгийн нэг Александр ментор бол энэ сургалтыг авч яваад бүтэн 5 жил болж байна. За 2 эмэгтэйгээ хууль сахиулах сургууль дээр энхийг сахиулах ажиллагааг эхлүүлнэ. За ингээд тэр цолын нэг нь Ахмад, нэг нь Дэслэгч, хөвгүүдийг Дэслэгч байхаар ийм хөтөлбөрийг эхлүүлэх юм аа. Ингээд дараагийн 7 хоногт би энэ тайлангаа тавина. Дандаа удирдах албаны генералуудтай уулзах болно. За ингээд манай үзүүлэлт TOEFL-ийн 100
дунд ч оноо 102 байдгийг бид нар ийхүү 9 дугаар ангид оролцоод 2 жил болсон хүүгүүдийн бодит баримтаар харуулж байна. За ингээд энэ бүхний дараа боловсрал бүхнийг гисгэн. Чанартай боловсрал үр дүн бид тэргүүлсээр явна. Actually, I just remembered I have a pal at the DMV. Flash is the fastest guy in there. You need something done, he's on it. I hope so. We are really fighting the clock and every minute counts. Wait. They're all sloths? You said this was going to be quick. What, are you saying that because he's a sloth he can't be fast? I thought in Zootropolis anyone could be anything. Flash, 100-yard dash. Buddy, it's nice to see you. Nice to see you, too. Hey, Flash, I'd love you to meet my friend. Darling, I've forgotten your name. Officer Judy Hobbs, CPD, how are you? I am doing just Fine? as well as I can be. What Hang in there. can I do Well, I was hoping you could run a play. for you Well, I was hoping you could. today? Well, I was hoping you could run a play for us. We are in a really big hurry. Sure. What's the plate 29 T number? 29 THD 03. Two 9 THD 03. T HD 03. H D 03. D 03. 0. 3. Hey, Flash, want to hear a joke? No! Sure. Okay. What do you call a three-humped camel? I don't know. What do you call a 3-humped camel. 3-humped camel? Pregnant. Ah, yes, very funny, very funny. Can we please just focus on the text? Hey. Wait. Priscilla, Oh, no! Yes? Flash? what do No! you call A 3-humped camel? Pregnant! Okay, great, we got it! Please, just... humped? Here, Yes, yeah. Hurry, You- Thank you. 29 THD03. Go. It's registered to Tundra Town Limo Service. A limo took Otterton, and the limo's in Tundra Town. It's in Tundra Town! Way to hustle, bud. I love you. I owe you. Hurry! We've got to beat the rush hour in. It's night